Сайн байцгаана уу? Сээл хөтөлбөрийн 3 дахь дугаарын подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Бид өнөөдөр 12 дугаар ангийн сурагчдтайгаа ярилцахаар ирсэн байна. За өнөөдөр бид эцэг эхчүүдтэй зориулан хүүхдүүд сээл хөтөлбөрийн 4 бүлэг сэдвээр яг юуны тухай үздэг юм бэ? Ямар сэдвийн тухай ярилцдаг юм бэ гэдгийг бид өнөөдөр эхний бүлэг сэдвээр жишээ аван ярилцах болно. За өдрийн мэнд манайхаа. Өдрийн мэнд. Өглөөний мэнд ч юм уу? Тэ сонсож байгаа үед оройн мэнд. За, манай өөрсдөө танилцуулах уу? За. Сайн байцгаана уу? Би 12-ийн Б-ийн сурагч намуун дээр байна. Йоо, Нахаг Эрдэнэулаа гэдэг. Би бас 12-ийн Б-ийн сурдаг. За, хэр их сандарч байна нэр? Гайгүй, дэж байна. Дажгүй. Нэгээс 10 оноогоор гурлаа сандарлаа үнэлэх үү? 10 маш их, нэг нь огт байхгүй шүү за. За нэг 2 маяг. За. Заарг 4 ч. Минийх яг 4 гэж би бодчихсон. За битээр ойролцоо сууж байгаа бас ойролцоо мэдрэмж шүү дээ. Би эдгээс бас мэдрэмжийн жоохон шэрлээд байна уу гэж бодоод шүү. Нөлөөлөд байна уу надад. За би тааштай зориулаад ерөнхийдөө 5 асуулт бэлтжчихсэн байгаа. Эхний 2 асуулт нь яриа эхлүүлэх мөс хаглах гэж ярьдэн шүү дээ. Илүү гоё уур амьсгалыг чөлөөтэй байлгах. Та хоёроо бас яг илүү өөрсдийнхөө өөрийнхөө тэр төрдөг мэдрэмжээр бас ярилцаасаа гэж хүсэж байгаа болохоор эхний 2 асуултаа энгийн асуулт бэлдсэн байгаа. За. Баг ангийн одоо яг сурагч исэн үеэ бодох юм бол хамгийн түрүүнд ямар төрсөмж орж ирж байна? 1-5 дугаар ангийн төрсөмжээс хамгийн түрүүнд орж ирсэн юм. Сугалж аваад ярил. За. Би бол яг 1-5 дугаар ангидаа бол яг манай сургуулийг манай гэрт аягүй ойрхон байдаг гэсэн. Тэгээд ер нь бол гэр сургууль гэгээл ингээл хичээл дээр ирж хийгээл буцаж гэртээ арь хичээлээ хийгээл нэг тиймэрхүү үе санаанд орж ирдэг. Угаасаа яг тэрнээс өөр нэг ингээд найзуудтайгаа нэг хичээл дундуур л ирчаад тий. Нэг өөр гарч оронч гэдэг юм уу нэг тийм байхгүй. Тэгээд яг хичээлэл хийгээ суудаг гэсэн үг зүйл санагдаж байна. За хичээлдээ л их төвлөрдөг хөтөлсөн. Тэр үед нэ жоохон байсан болохоор тэр юм болоо ингээд нэг гарын орой торож юм уу те тоглоом болоо гэсэн юм нэг бодогддог байсан ш надад бол. Яг ингээд гэртээ ойрхон болохоор тэр юм ингээд гэрлэг яарах хэвээр нэг тийм мэдрэмж авдаг байсан. Манай эдэг үед яг санаад орчоо гэвэл 5 дахаар ингээд ярьч та. За. 5 дахаар гээд би шилдэг сургуульд 3 дахаараас хойш сурсан. Тэгээд 5 дахаар гээд болохоор бид нар хичээл авах ингээд 2 өгрөө 3 хавцад хардаг гэсэн хэвгүй. Тэгээд бид нар хичээл тараад шууд сургуулийн хажуутлал байдаг одоо байрны тоглоомын талбай дээр 4:35 хүртэл тоглоод өдөр болгон тоглодог гэсэн. Тэгээд ээжд болохоор хичээл 4:35 тарч ийн гэж хадлаа хэлээл тоглож идэг гэсэн. Тэгэхээр үзчихээ лоочлаарай. Гэтэ тэгээд бас тэрэнд бас мараа сургуулийн одоо захиргаач хэвүү амар дургу талтай байсан. Гэтэ бараа ангийн багш бол бидрийг амар өмөрдөг байсан. Яг тэр уус 5 дахь ангийн жоох хүүхдүүд тий. Тэрийг л ер нь амар санаж байна. Ер нь өөрийгөө том гэж мэдэрсэн үе нь хизээ байсан юм бол өөрийгөө нэг юм том болцсон юм шиг гэл хүмүүс ярьдэн шүү дээ тий. Тэр үе нь хэдгээр ангийн ямар үйл явдлаас тийм мэдрэмж ороод ирсэн үү тий. Тэгэхгүй би том болцсон гэж ер нь мэдрэхгүй байгаа л та. Би 3 дахь хараг дахта 6 дахь харагийнхаа ах нарыг бол амар том гэж хардаг байсан. Тэгээд 6 дараад 9-12-ийнхаа бас том гэж боддог байсан байхгүй юу? Гэтэ бас өөрөө ингээд яваад үзэхээр ерөөсөө өөрийгөө том гэж мэдрэхгүй л ах. Мэдрэхгүй л харт. Би бол яг 6 дугаар ангиасаа яг дунд анги эхлээл тэгээл ер нь цаашаа анги ах тусам бүх юмнуудаа ер нь өөртөө хийгээл тийм болоод ер нь бие дагаа тэгэл угаасаа ингээл ангих тусам л бие даад юм том болт юм гэл ер нь мэдэрч исэн. Би ингээ өөрийгөө бодохоор 10 дугаар ангид байсан үедээ айгу том болцсон юм шиг санагдчихсан байхгүй. Бүх юм өөрөө шийдээл одоо 100 ингээл хаашаа явах, хаана амрах, юу хийх гэл ээж аав юусоо оролцдог байсан болохоор тэр үед өөрийгөө айгу том болцсон байна гэж мэдэрч исэн байхгүй. Тэгэхээр шийдвэр гаргах өөрөө сонголт хийх үе тийм мэдрэмж өгч исэн юм болов. Гэхдээ одоо ингээ эргээ харсан чинь та хэдийг харахаар жоохон санагддаг байхгүй юу? Тэгээ өөрийгөө бодоод ирэх юм бол би бол тэр үед бас том болоогүй л байсан юм шиг л санагдчихэв. За өнөөдөр бид гурийн ярих одоо агуулга маань болохоор яг сэлийн 4 бүлэг сэдв байдаг ч тийм identity and mindset гэд хамгийн ихний бүлэг бол өөрийгөө таньж мэдэх гэдэг хэсэг байгаа.
Тэгэхээр манай хэрэг ягаад энэ дугаар дээрээ бас 12 дугаар ангийн хүүхдүүд өрсөн бэ гэхлээр одоо яг ингээд яг хоолой дээр нь толцсон байгаа шүү дээ. Төгсгөд нэгэн сар дутуу байгаа. Ирэх жил сургууль чамааг авахгүй, UBS дээр байхгүй тий. Тэгээд төсөөлөд үтсэн чинь төгсөх ангид орж ирэхээр хүүхдүүд илүү их өөрөөсөө би ер нь юу хүсдэг хүн юм бол, би ер нь ирээдүйд юу бүтээж амьдрах юм бол тий. Ямар мэрэгжил эзэмших юм бол, хаана ах юм бол гэд илүү их өөрөөсөө тэр зүйлийг ирж хайдаг үе байх гэж бодож байна. Тэгэхээр таарийн маань хувьд 12 дугаар ангид орсон мэдрэмж, төгсөх үеийн мэдрэмж ямар байна? Өөрийгөө бас яаж мэдэрч ийн гэдгээс яриагаа эхлэе гэж бодож байна. Одоо ингээ үндсэн асуулт руу орж байгаа шүү. Аха. Тэгэхээр ер нь бол 12 дугаар ангид одоо senior year гэж ярьдаг шүү дээ. Төгсөх жил. Энэ үед бол одоо дараа жил одоо их сургуульд орно те мэдээж өргөдлөө явуулна. Дараа жил одоо юу хийх вэ гэдэг маш олон зүйлс ингээд тулгардаг. Тэгээд надад бол яг өргөдлөө илгээх яг тэр үед бол маш олон тийм асуултууд толгойд ингээд гарч ирж исэн. Одоо яг хаашаа явах гээд байгаа лээ. Одоо явах байгаа газар маань миний хүсэж байгаа газар мөн билүү ч гэдэг юм уу те. Эсвэл яг өөр бусдын санал болгосон газар руу явдаг ч юм уу гэх тиймэрхүү. Гэтэ надад бол яг эхнээс нь бас ингээд жоохон тийм төлөвлөгөө ч юм уу эсвэл жоохон дүр зураг толгойтой байх юм бол бас арай нэг ингээд гайгүй явд юм шиг санагдсан. Би бол яг 12-аа эхлэхэд бол яг тийм тодорхой дүр зураггүй эхэлж исэн. Тэгээд яг өргөдлөө явуулж дууссан дараа л ой би нэрээ ийм хүсдэг байсан юм биш үү гэж мэгээд толгойдоо тийм юмуд бодож эхэлж исэн. Тэгээд ер нь бол яг бүх юм яг төлөвлөсөн цаг хугацаанд биш ингээд мэдээж хойшлогдох ч гэдэг юм уу те тиймэрхүү зүйлс яг болж болох юм шиг санагдсан. Эдгээр үед ямар байсан бэ? Яа бас ер нь их ялгагдъя. Тэгээ өөрийгөө амар юу дуртай тэгээ өөрийгөө хин гэдгийг ерөөд бол их сургууль руу одоо бичиж байгаа эссе болгонд ирэл эссе бичих болгондоо л гэж боддог байсан. Хэдийг адилхан өөр сургуулиас адилхан одоо юу гэрчи асуулт асууж байгаа ч гэсэн ингээд бичгтээ яг адилхан биччихгүй ингээд бичих болгондоо л аваар бодогдоод яг бас яг өөрийгөө яг 100% олж чадахгүй ч байгаа шиг санагдаад тэгэл тиймэрхүү л яваалсан да. Манай ийм яриа сонсч ирсэн үү? Ялангуяа нэг томчуудыг хэлдэг шүү дээ. Зарим хүмүүс бол өөрийнхөө яг жинхэнэ юу хүсэж байгаа, юу хийх ёстой байгаа мэдрээгүй, мэдэхгүй байжгаад амьдралаа дуусгадаг хүмүүс ч гэж байгаа. Зарим нь бол ихэвчлэн 30 гаруй наснда ч юм уу тий. Өөрийнхөө би чи ийм л хүн байсан юм биш үү гэл ярьдаг. Тэгвэл тийм яриа ер нь манайр сонсч ирсэн үү? Тэгээд өөрийгөө ингээ ботсон чинь чи хэр их өөрлөгөө өнгөж одоо self awareness гэж ярьдэн штэ. Өөрийнхөө хийсэн үйлдэлийг эргцүүлж өөрлөгөө өнгөдөг хүн юм шиг санагдчихэв. Ер нь бол зөндөө сонсч ирсэн. Тэгээд ер нь ингээ хүн ер нь өөрийгөө олцсон байх хэрэгтэй ч гэдэг юм уу те юу хүсэж байгаагаа мэдсэн байж ич ингээ дараа дараагийн алхмуудаа хийдэг гэж ярьдаг болохоор би бол ингээд 10 дугаар ангидаа ч юм уу те за одоо би 10 дугаар ангидаа ингээд одоо мэржлээ сонгоно 11 дээр юу хийхээ бэлэн болгоцсон байна 12 гэхэд эднэрийг бүгд нь дуусгасан ч гэдэг юм уу ингээд хитрхи бүх юмыг яг цаг хугацаанд нь бүр ингээд тулгаад лимитлээд ингээд системчлэх гэдэг байсан. Гэхдээ одоо ингээд бодоод үзэнгүүт өөртөө танилцаагүй өөрийнхөө мэдхгүй байгаа талууд надад зөндөө байгаа. Мэдээж ингээд тэр ингээд мэдхгүй байгаа яг өөрийгөө гэдэг тийм хайрцгийг одоо ингээд нээж илрүүлж байгаа юмнууд нь зөндөө байгаа ч гэсэн магадгүй зүгээр одоо байгаа газраач биш юм уу гэхэд одоо өөр улс руу явдаг ч юм уу өөр хүмүүстэй танилцдаг ч юм уу тиймэрхүү олон тийм зүйлсээр ингээд өөртөө танилцах боломж ирээдүйд гарч ирэх юм шиг санагдаж байгаа. Тийм болохоор яг нэг дороо хийдэг зүйл бол биш юм шиг санагддаг. Юм дээр бол Одоо ингээд нөгөө сэлийн хамгийн ихний хичээлийг би санаж ин л да намар орохоор сая нөгөө наман дээр тэгсэн шүү дээ. Төлөвлөсөн байсан бол илүү дээр байх байсан юм шиг санагдаж ин төгсөх хичээл гээл. Гэхдээ нөгөө бүгдээрээ сэлийн хамгийн ихний хичээл дээр ингээд за энэ жилээ ямар одоо зорилготой суралцах чинь тий чи ирэх жилийн үедээ өөрийгөө хаана байна гэж харж чинь чи ирэх жил юу хийсэн байна гэж бодож ин гээл бүгдээрээ ингээд зорилго хичээл эхэлдэг штэ. Тэр үед ингээд хариулахад юу нь хэцүү байсан бэ? Би та хэдийн үдээс бол ийм зүйл олж чаддаг байхгүй ингээд би ингээд та хэдийг өөрсдөө таньж ядчихахт нь тий өөрсдөө ойлгохгүй багт нь би ингээд нэг юм нэхэд байгаа юм шиг санагддаг байсан байхгүй юу? За зорилго чи юу юм ингээл тий за тодорхой байх хэрэгтэй шүү, хэмжигдэхүйц байх хэрэгтэй шүү, хурц болох байх хэрэгтэй шүү, цаг хугацаатай байх хэрэгтэй шүү гэл нэг specific байлгах гал ингээл та хэдээс нэгч явах та хэдийгээ дарамтлаад байгаа юм шиг. Илүү их зүйл хүсэж байгаа юм шиг үстэй гэж хариулж чадахгүй байгааг нь заримдаа нүднээс нь хардаг байхгүй юу? Тэр үед ямар тусламж хэрэгтэй байдаг гэж бодож байна. Тэр тухайн жилийн зорилгыг ингээд
тавихад юу хэрэгтэй байдаг юм бол одоо эргээ харахад та чинь ингээ 12 төгсөж байгаа шүү дээ. Яг тэр зорилго бичдэг дээр бол яг хэцүү бол байгаагүй хаа. Яг тэр өөрөө яг тэр үеийн зорилгод нь үрийг нөгөө баха шалгалтын ороод байсан болохоор тийм тэгээд яг нөгөө таад хэлж байгаа шүү дээ бахыг асуугаад бид нарт хэцүү юм шиг санагддаг гэдэг. Тэр бас ер нь бол хэцүү байсан. Яг тэр нөгөө өөрийгөө таньж мэдэх хэвээр асуултан дээр тэгээд өөрийгөө яг сайн мэдэхгүй тэгэл толгойг бариад зөндөө бодоод тэгэл бичгээд амар хэцүүлээд байсан. Тийм яг хэлсэнчлэг ингээд зарим тэр зорилгоудаа ч юм уу те биелүүлэхэд бол бас ингээд дутуу алхмаа зөндөө байсан болохоор ч юм уу те эсвэл зарим зүйлийн үнэхээр ингээд төсөөлөгөө эсвэл хитрхэн амархан гэж бодож исэн зүйл рүүгээ ингээд шууд зүтгэцсэн болохоор ч юм уу те тэгээд ингээд дараа нь бодохны магадгүй би яг энэ зүйлийг өөртөө урдаасаа тавхаас өмнө за би яг энэ зүйлийг хүсэж байгаа илүү энэ зүйлийг тохирох илүү гэдэг асуултууд ч юм уусгүй бол яг одоо би байгаа газараасаа ухарч байгаа дахиад нэг бодоод үздэг байжтэй ч гэдэг юм уу тиймэрхүү алхмуудыг хийсэн бол бас ингээд магадгүй зарим зорилгомынхаа чиглэлийг өөрчилж бас болох байсан юм шиг санагддаг. Гэтэ ер нь бол тэгээд хин ч юм уу биелүүлээ явж байгаа болохоор тэгээд гайг байгаа. Зорилго тавина гэдэг чинь одоо нөгөө өөрийгөө таньж мэднэ гэдэгтэй чинь шууд холбоотой шүү дээ. Би юу хүсэж байгаа илээ? Би хаана очих хэвтэй илээ гэдэг асуултын хариултыг олж авч иж зорилгоо бичнэ шүү дээ. Тэгэхээр эдийн хувьд бол харцангуй гайгүйсэн гэж дандаа шалгалтын оноонууд байсан гэдэг. Гэтэ тэр шалгалтын онооны зорилго нь цаана юу байсан юм бол чамд ямар хүсэл тэмүүлэл байсан юм бол яг одоо сургуулийн хувьд эсвэл одоо мэрэгжлийн хувьд гэх юм. Тэгэхгүй чи алингаар нь чарилсан бэл. Чи нэг юм шалгалтын оноонд зориод исэн гэж шүү дээ. Гэтэ тэр нь юуны төлөө? Тэр бол угаасаа л одоо сургуультал зорж байгаа л та. Гадагшаа явж сурах зорж байгаа. Одоо шилдэг сургуулийн хүүхдүүдийн нэг онцлог гэж бас би боддог. Шилдэг сурж байгаа хүүхдүүд бүгд л анханасаа орж ирэхдээ би гадагшаа сурна шүү тий. Би заавал оноо аваад заавал ингээд тодорхой хэмжээний тэтгэлэг аваад явах хэрэгтэй шүү гэж зордсон шүү дээ. Та хоёрын маань хувьд одоо энэ зорилго нь төгсгöd сар үлдсэн хүмүүсийн хувьд хэр ойртсон байна? Ер нь бол ойрхон санагдаж байна. Тийм. Одоо ер нь хараад тахад одоо ер нь өдөө хүртэл 12 дугаар анги хүртэл ер нь одоо авсан оноонууд ч гэдэм үү те хийсэн амжилтууд ер нь бол байгаа. Тэгээд одоо тэднийг бүгдийг цоглуулад гадны сургууль руу одоо өргөдлөө явуулахад ч юм уу ер нь бол хангалттай хэмжээнд бол ингээд хүрэлцээд авахд бол бэлэн. Одоо гол нь яг хаана яг миний хүсэж байгаа газар вэ? Яг миний төлөвлөж байгаа тэр мэрэгжил ч юм уу, сурахыг хүссэн зүйл яг хаана оршоод байна? Хүмүүс нь хаана байгаа байна гэдгээ бас ингээд давхар ингээд хэдий ингээд төсөж байгаа ч гэсэн дахин бодд юм шиг надад санагдаж байна. Тэгээ зарим хүмүүс бол магадгүй бүгд бэлэн болсон ч юм уу те. За одоо би ийшээ явна. Энд би ингээд тэнцсэн юм авцсан ч гэдэг юм уу. Зарим нь бол магадгүй өөртөө олоогүй ч гэж болно шүү дээ. Яг хаашаа явахаа мэдэхгүй байгаа. Магадгүй за одоо ийшээ явж болно, ийшээ явж болно. Эсвэл надад дахиад нэг жил хэрэгтэй ч гэдэг юм уу. Ер нь хүнээс хамаарад өөр юм шиг надад санагддаг. Тийм. Миний хувьд бол одоо ер нь төгсчл байгаа юм шиг санагдаж байна. Тэр шийдвэрээ гаргахад. Тийм. Ер нь их ялаагүй тийм. Одоо 12 дугаар анги төгсөх үеэр дөхөөд ирэхээр тий 12 дугаар ангид орсны дараа тэр нэг асуултанд хариулах хэцүү гэдээ ярьсан шүү дээ сая тий өөрийгөө яг юу хүсэж байгаа хаана байхыг гэж яхад эргэн тойрны хүмүүс ер нь ямар дэмжлэг үзүүлдэг юм бол identity and mindset дээр бид нар нэг менторын тухай хичээл орж ирсэн юм чинь ментортой байвал ментороо яаж сонгох уу гэл тий ер нь ментор хүн ямар шин чанартай байна гэж таад бодож ийн гэл бүгдээрээ самбарт бичээл тэгэл сүлдээ зэрэг ментор хүн гэдэг чинь ер нь их л юм үлгэр жишээл хүн байх юм байна чамаг ингээд чиглүүлэх хэвээр хүн гэхээр сонсдог хүн байх юм байна гэл бидэд ярьж ирсэн. Та хоёрын маань хувьд энэ жил ер нь ментортой байсан уу эсвэл ментор болох үз тийм хүн дэмжиж чамтай ярилцаж сургуулийн тухай яах вэ гэдэг тал дээр чиглүүлжсэн хүн байгаа болов? За миний хувьд бол яг тийм хүн бол ер нь бол байгаагүй зүгээр ангийнхаа одоо найзуудтайгаа ч юм уу тэгэл одоо хааш одоо очиж сурах уус эсвэл сургуулийнхаа талаар ярилцаал одоо юу гэж чи цалин тиймэрхүү ингээд амьдрах хүчин тийм тэгээ зардалч тийм гарна гэдэг тиймэрхүү юмнуудыг зүгээр ангийнхантайгаа ярилцаал тиймэрхүү яг ментор гэж бол байгаагүй. Гэр бүлийнхэнтэй гэр бүлийнхэнтэй ер нь бол нэг ярилцаагүй.
За би бол яг тодорхой хэмжээнд гэрийнхэнтэй ярилцдаг байсан. Тэгээ яг ингээд specific одоо ингээд яг миний одоо байгаа нөхцөл байдал дээр бүх талаас нь ингээд мэддэг хүн гэхээр бас олдохгүй юм шиг санагдчихсан болохоор ер нь одоо байгаа нөхцөл байдлаа ингээд аав ээжтэй ах ээжтэй ч юм уу те тайлбарлангууд ер нь бол миний хэлж байгаа хүсэж байгаа юмнуудыг ер нь сонсдог. Тэрэн дээр нэмээд бас өөрсдийнхөө үзэл бодлыг бас надад хэлдэг. Тэгээ надад бол яг би яг гэрийнхнийг бүгдийг нь одоо яг ойлгох гэж ер нь бол шаарддаг одоо тий магадгүй бид нар чинь одоо миний одоо иймэрхүү зүйлс байгаа иймэрхүү юм байгаа гингүүд тэр хүмүүст бас мэдэхгүй зүйлс байгаа штэ тэгэнгүүт одоо ямар ч гэсэн надад бол юм байна гэх тэгэнгүүт ямар ч сан сонсоод тэгээ өөртөө тэрэн дээр ингээд санал бодлоо илэрхийлэхэд нь ер нь бол айгу тусалцаа үзүүлдэг байсан. Тэгээ би бас хаяа өөрийнхөө ментор болчих гээд яваад байдаг. Би өөрөө ер нь жоохон ингээд юм бодож бодоод айгүй удаан бодож байгаа ер нь өөрөө бодож байгаад ингээд шийдвэр гаргах гэдэг төрлийн хүн бохгүй ингээд хаяада ингээд хүнтэй бүр ярилцахгүй тийм болохоор зарим үед бол бүр ингээд за байли ер нь би өөрөө юу хүсэж байна надад аль нь зөв санагдаж байна гэл яг тэр зүгээрээ л ер нь шийтгэхэд байдаг үе ер нь бол байсан тийм за хин нэгэн ингээд одоо их ойрын ч хүн байж болно эсвэл зүгээр л харилцдаг ч хүн байж ямар ч төрлийн хүн байж болно заяа чамд ингээд чи энэ дэр сайн юм биш үү? Чи энийг ингээд сайн хийж чаддаг юм биш үү гингүүт ингээд дон гэд орж ижсэн үе байдгүй. Би нэрээ энийг сайн хийдэг юм бах та. Эсвэл би нэрээ энийг ингээд чадаад байгаа юм бах та гэдэг ч юм уу. Хин нэгэн чамд чиний одоо нөгөө чаддаг, мэддэг эсвэл болохгүй байгаа тэр зүйлийг ингээд хэлэх үед яг толгоор чинь ингээд орж ирж байсан үе байна. Мэдээж бол байсан л ах. Тэгэл ингээл ер нь хүн хүнээс ч гэдэг юм уу яг ингээд нэг хүнээс ингээл би энийг юм биш дээ гэж яг тэгсэн үе бол нэг сайн санахгүй. Гэхдээ ер нь бол ингээд хүмүүсээс чи тиймдээ сайн байна чи энийгээ жоохон сайжруулаарай гэдэг юм уу тиймэрхүү багтааш хүмжлэлүүдийг бол ер нь сонсч исэн. Тэгээд угаасаа тухайн үедээ бодоод тэгээд ер нь ингээл хадгалаад бодол дотор хадгалаад яваад байдаг болохоор одоо яг ингээд ярьчих гэхлээр яг намайг нэг тэгж хэлэхэд гэдэг зүйл бол орж ирэхгүй байх гэсэн үг. Орж ирэхгүй. Надаас орж ирдэг бай. Зөв яад энийг асуусан гэхлээр миний заримдаа ингээд хүсдэг зүйл тэр ахгүй юу? Өөрийгөө ингээд хүн таньж мэдгээл би ч гэсэн одоо тийм байгаа. Таньж мэдгээл би ч нэрээ энд илүү дуртай миний жинхэнэ хобби энэ юм биш үү гэж хариулт авах уу одоо ч гэсэн байдаг байхгүй юу? Харин саяхан надад нэг тийм зүйл тохиолдсон юм. Нэг найруулагч надад ингээд гэрлээ чи ийм юм биш үү? Чи энийг яг ярихдаа маш сайн ингээ ярьж байна. Би ингээ ерөөсөө өмнө нь ингээ хүмүүстэй ярилцж байхад ийм хүнтэй таарж байгаагүй. Чиний энэ ярих чадвар бүр үнэхээр сайн биш үү гэд тэрх үед би тэрд бодчихсахгүй. Би нэрээ одоо тэр хүний хэлсэн шиг тийм одоо тий жишээг ярихдаа тийм сэтгэл хөдлөлтөө сайн яриад байгаа юм бах та гэдэг ч юм уу. Заримдаа өөрт маань ч гэсэн одоо би тэдний үнэхээр тийм гэж юу гэж бодох уу эргцүүлэх үе байдаг. Тэгээ тэрнээс хойш илүү юм зоригтой ярьдаг болсон гэх юм уу. Тэгэхээр таард маань бас хин нэгэн чамд тийм санаа өгөөд өөр дээрээ бодоод тэгсэн үе байгаа юу л гэж. Сэсэмэн тийм. Тийм. За энэгээр би юу хэлэх гэж байгаа юм гэхлээр эцэг эхчүүд маань одоо хүүхдүүдийн тэр одоо талыг нь хилдэг байгаасаа гэж үздэг байхгүй. Намаа чи үнэхээр өөрийгөө илэрхийлэх чадвар сайн шүү. Эдий чи үнэхээр хичээнгүй шүү гэдэг тий. Түрүүнээрээ подкастын ярихаар ирж байхад би эдэд ингээ яаж эфи дээр 4 хичээлээр тиймсээ авсан юм бэ гэхээр чинь ямар мэдрэмж төрсөн. Би үнэхээр хичээнгүй шүү гэдэг ч юм уу тийм бодол төрөөгүй. Яа төрсөн. За бидний identity mindset дээр нэг ярьдаг зүйл байгаа. Хэрэг та хэд санаж байгаа growth mindset гэдэг буюу өсөлтийн сэтгхүү гэдэг. Би ер нь энийг хийж чадахгүй юм байна. Би энэ дээр ингээд авьяасгүй юм байна. Надад потенциал нь байхгүй юм байна гэдэг ч юм уу. Тэг зогссон цэг ер нь таашд байгаа юу? Бүтэхгүй юм шиг байна. Би энийг боломжгүй юм шиг байна гэж зогссон цэг талбар гэх юм байхгүй. Яг арай нэг жоохон байхдаа ч юм уу нэг тийм бодлоод ер нь бодогддог лсэн ингээд за энэ зүйл дээр үнээр чадваргүй юм байна гэдэг юм уу те. Гэхдээ одоо бол ингээд задлалж ярил жишээ нэг юу байсан юм бол юм. Би тэр юу төглөө нөө нэг өстэй ингээд коток би котокоор болгож чаддаггүй байхгүй юу. Тийм тэгээд ингээд голгож чаддгүй тэгээд ингээд
нэг удаа ангийнхантайгаа ороод бахан шоолуулаад тэг ингээ газраар унсаар агаад тэгээд нэг шалгаар нэг гэдэг тийм хоч моч аваад гарч ирж исэн. Тэгээд тэр үед бол за тэгээ хоёр дахь орсон. Тэгээд ингээ ороод дахиад бас чадахгүй за ер нь болидо гэж ийсэн аа. Дараа нэг гэрийнхантайгаа ороод бас ингээ хөрхөн сурж исэн. Тэгээд ер нь яг заавал тэр үеэс биш юма гэхэд ер нь тэгээд ингээд бас ингээд жоохон бусад юмнуудаар ч юм уу те ингээд өөр бусад жишээнүүдээр ингээд ер нь оролдож үзэх юм бол бас надад бол хангалттай боломж байгаа юм байна гэж яг боддог болсон гэх юм уу. Ямар ч талбар дээр. Ямар ч талбар дээр. За, эдэд бол байхгүй гэсэн шүү дээ. Тэг байхгүй хаа. Яаж тийм байдгийм бол? Тэггүй. Одоо нөгөө эфи өнгөрсөн жил өгсөн шүү дээ. Саяхан 11 дэх ингээд сэл орсон чинь ингээд эфи дээр бүр маш их юм шаналсан хүмүүс их байна. Тэгсэн чинь чиний хувьд бол ингээд 5 оноо 4 оноо ингээд авцсан байгаа. Тэгээ чи өөрөө угаасаа хүн хичээх юм бол боломжтой гэж боддог гэсэн чинь энэ зүйл хаанаас гарч ирсэн юм бол ер нь хэдгээр ангид би болсон бодол юм бол сайн мэдгүй л энэ да. Гэтэ угаасаа бэлдээл хийчлээвэл үрдэн угаасаа гардыг угаасаа мэддэг гэх юм уу? Мэддэг болцсон. Хизээ бостаа л мэдгүй. Угаасаа л бидэл яваал лсэн гэх юм. Одоо тэгэхээр чадахгүй гэж боддог тийм талбар байхгүй гэсэн юм. Одоо шинэ төвлөрөөр дарах, гитар тоглох. Ер нь бол цаг байвал хүн одоо юу хийж чаддаг шүү дээ. Одоо жишээ нь хичээлээс гадна гэвэл одоо спорт гэх юм уу? Тэгэл угаасаа сургуулийн саксыг тэмцээ, волейболын тэмцээ, даврын спортикат тэгэл хүн ингээл бэлдвэл ямар ч юм дээр ингээд сайжирч болтыг бол мэдэрсэн тийм өсвөл бол угаасаа ямар ч юм дээр ингээд шахиж гаргаж чадж байгаагаа мэдж байгаа болохоор тэг байхгүй хаа л гэж бодож байна. Тайрын үед ингээд тэгвэл өмнө нь ямар нэгэн зүйл дээр гатсан юм шиг мэдрэмж төрж ирсэн. Сайжрахгүй гатсан юм шиг. Одоо олон хүмүүсийн хувьд англи хэл байгаа шүү дээ, тий. Гатцсан тэрэн дээр одоо ингээд сайжруулна гэж боддог, үргэлж тэр тийм зорилго тавьдаг. Гэхдээ чаддгүй юм шиг мэдрэмж авч яадаг хүмүүс ч юм уу. Тэрэн шиг таарч тийм гатсан зүйл байсан. Өмнө нь 6 дугаар анги, 1 2 3 дугаар анги гэдэг ч юм уу. Ямар нэгэн зүйл дээр хичээл дээр надад яг л үннийг хэлэхэд нэг тийм зүйлийг мэдрэгдэж байгаагүй. Би ингээд яг өөрөө ингээд хичээх юм бол яг хангалттай сайжрах юм байна, хангалттай яг өөрийнхөө потенциалаа хүрэх юм байна гэдгээ ер нь ойлгоцсон байсан болохоор ч гэдэг юм уу те. Ер нь бас англи хэл энэ дээр бас яг бас нэг жишээ нь болж ер нь би түрүүн хэлсэн ингээд анх бол жоохон мэдлэггүй орж ирсэн сургуультаа. Тэгээд ингээд за ингээд би өөрөө жоохон шартай. Би ингээд тийм шарман хөдлөөд ингээд энэ хүүхдэд чадчих штеп би яагаад чадахгүй гэж ингээд бас ингээд хичээгэлээсэн. Тэгэхэд ер нь бол ингээд яг би энд гацчлаа. Би энэ дээр одоо тийм магадгүй энэ шалгалтын дээр муу авчлаа гэд ингээд зогсмооргүй надад санагдчихсэн ингээд тэгшээ муухайсэн ч гэсэн тэгээд за дараагийнх дээр нь алнаач гэдэг юм уу те. Тиймэрхүү бодлоо төрдөг байсан. За бид тэрийг бол ярихтаа нөгөө fixed mindset гэж ярьдэн шүү дээ. Би хизээч математикаа сайжрахгүй юм байна. Би хизээч англиг ингээ гоё аялахтаагаар сурахгүй юм байна. Эсвэл надад ямар ч хөгжмийн авьяас байхгүй юм байна гэд хүүхдүүд гацдаг тухай нэг бүгд хичээл дээр ярьчихсан шүү дээ. Тэгвэл тэр зүйлийг ингээ ярихад бол манай хоёрд groupтэй байсан болохоор ямар ч тийм юу байгаагүй юм байна тий. Би бас ажиллаа. Өөрөг 10 дугаар ангид хаа Монгол хэл дээр мэдрэмж сэтгэл гэж амар ядаргаатай ордогсон байхгүй. Мэрэ тэр үед болохоор гээд мэдрэмж сэтгэлээ бичихэд амар хэцүү байдаг гэсэн. Тэгээд өөрийн бодлоо мэдрэмжгүй сэтгэлгүй л гэж бодоод баг Монгол хэл амар хэцүү гээд баг хаях гал байсан. Тэр үе яг fixed mindset гэж магадгүй л ихтэй сайжирсан л да одоо гайгүй байгаа. Тийм үү. Яаж сайжирсан юм бэ тийм? Яаж тэр бодлоо өөрчлөгдсөн юм бэ? Тэгээд одоо өөрөө тийш гадуура өөрийгөө муу гэж хүмүүс ярьж байгаа ч гэсэн дотроо бодлыг угаасаа чадахгүй болдоо болохгүй гэдгээ мэдж байгаа болохоор тэгээд сайжирсан да. Мэдрэмж сэтгэл. Тий. Мэдрэмж сэтгэлээ илэрхийлэх тэр үед бол амар хэцүү л байдаг ус. Одоо нэг асуулсан. Яг одоо ямар мэдрэмж төрж байна? Гайгүй тухтай мэдрэмж төрж. Тухтай мэдрэмж төрж байна. Тухтай мэдрэмж төрж байгаагийн шалтгааны юутай холбоотой гэж бодож байна.
яг яриа эхлээд нилээ явцсан болохоор тэрнтэй холбоотой гэж бодож байна. Тийм силийн одоо нөгөө хэрвээ та хэд анзаардаг бол миний дандаа асуудаг асуулт шүү дээ. Зураг хараад ямар мэдрэмж төрж юм, одоо ямар мэдрэмж төрж юм гэл те. Тэрийг хөгжүүлнэ гэсэн чинь нөгөө түрүү монгол хэл дээр тэр аягүй хэцүү байсан гэж те. За хүмүүс чамааг харахтаа ямар хүн гэж боддог талаар харин чи өөрөө дотроосоо өөрийгөө бодохдоо би нэг ийм хүн дээ гэдэг дээр ямар ялгаатай хариулт гарч ирэх бол гэдэг жоохон сонирхолтой маягаар ярилцъя гэж бодож байна. За намайг бол одоо гэрлэг ингээ хүмүүс харахтаа нэг ийм тайван тий гэж боддог гэдэг ч юм уу. Гэтэ би дотроо бол яг ийм хүн байдаг гэдэг ч юм уу. Тэгвэл юу гэж хариулахаар юм? За би бол энэ комментиг ер нь баг анх танилцж байгаа хүн болгоноосоо дандаа сонсдог. Би ингээд ерөөсөө инехгүй бах та. Тэгээд ингээд зүгээр чигээрээ харах ч юм уу те эсвэл өөр юм руу харах юм дуурахгүй бах та. Айгуу тийм жоохон аймаар харагддаг юм шиг л байлээ. Тэгээ ингээд хүмүүс харуул за энэ охин жоохон одоо минь охин байна да ч юм уу те эсвэл энэ жоохон ингээд амар үгүй гэд. Тэгээ ингээд намайг инээхэрээ өөрчлөлтөг гэд хүнээс сонсч ирсэн. Би яг анх 10 дугаар ингээд ороод одоо миний нэг сайн найз байдаг байхгүй. Тэр 10 дугаар ингээд бас манай сургууль байсан. Тэгээ намайг ингээд анх харчаад за энэ охин битээ өрстэй бүтэхгүй байна да нийлэхгүй байна да гэд тэгж харж исэн гэсэн. Тэгээд би ингээд ерөөсөө мэдхгүй байжсэн чинь намайг ингээ инээхийг харчаад дараа нь ингээд гайгүй ч юм уу гэж бодож ирсэн гэсэн. Тэгээд юм ярьж үзээд зүгээр юм байна гэдэг. Тийм би энэ комментиг болохоор нь бараг л уулзсан хүн болгоноос сонсдог. Тэгээд тийм би нэг ингээд гаднаа л тэгэж анхны сэтгэл гэж байдаг штэ. Тэрүүгээрээ л яг тэгж харагддаг юм шиг санагддаг. Тэрнээс шиг ингээд яг танилцсан хүнтэй гэж юм уу те ингээд татн хүлээд байхад бол бүр ингээд амар тийм юм болоод байдаг юм бол таахгүй. Бага шүү гэдэг. Эдгээр зааг хүмүүс угаасаа гадаасаа амар томотой тий. Лаваа дандаа хичээл хийж байгаа шиг хийж өгч шиг гэж юу нэг бол боддог. Угаасаа яг танилцаад жоох удахаараа ер нь бол тэгж бодож ирсэн шүү дээ гэж баг бүх хүн хэлдэг байхгүй. Угаасаа бараа ээж хүртэл аваа амар ингээ хүмүнтэй юм хүн ярьж чаддгүй дуугүй хөвгт гэж боддог байхгүй. Тий. Гэтэ яг үүнтэй болоогоос тийм биш байхгүй. Тий. За би бол хүмүнтэй юм ярнаа л гэж. За хамгийн ихний бүлэг сэдвийг үзэхэд одоо 7-8 сэдв байгаа шүү дээ. Тэрэн дотроос чиний сэтгэл үйлдэлсэн дасгал гэх юм уу, ярилцлага гэх юм уу, тийм ямар сэдв эсвэл identity and mindset буюу одоо хүн болгонд байдаг давтагдшгүй шинж чанар болон сэтгэлгээний тухай л үзэж байгаа шүү дээ. Тэр сэдв дотор үзэхэд чиний сэтгэлд хамгийн тод үлдсэн өөрөөсөө эсвэл асуусан би чинь нэрээ ямар төрлийн тий intelligence-тэй хүн бэлээ. Одоо бүгдээ multiple intelligence ордог шүү дээ. Би ийм intrapersonal юм уу, interpersonal юм уу гэх те бусдтай илүү ярилцдаг хүн юм уу, өөртөөгөө илүү ярилцдаг хүн юм уу, тооны хүн юм уу, байгаль талын хүн юм уу, musical талын хүн юм уу гэл бүгдээ intelligence-тэй жишээлбэл ярилцдаг. За энэ болон сэдвүүдээс та хоёрын хамгийн сэтгэлд үлдсэн тасгал ярилцлага хэрэгцүүлэл нь юу байсан бэ? За ерөөд болохоор яг нөгөө юу ахлах ингээд орсон гэдэл тийм сэдв байсан санагдаад байна. Тэр сэдв ангийг төгсөх жилийг эхлүүлсэн. Тэгээ тэр дээр болохоор яс төгсөх ангид орж байгаа гэдээ одоо миний өмнө хийдэг байсан юмудаас одоо тэгвэр чи гэрээ ажил дүүнэрээ харах марах гэх ч юм уу. Тиймэрхүү ажлуудаас болоо чөлөөлөгдөнө гэж одоо бодох хол хэрэг байхгүй яг ингээ юм байдгаараа л байгаа гэдгийг бол саруулж өгсөн юм уу. Би одоо яг төгсөх ангид ороод одоо амар их шалгалт амар их сургууль руу өргөдөл явуулна гэд одоо гэрийнхнээсээ ч юм уу ингэж ажлуудаас чөлөөлөгдөхийг бол тэр яг төгсөх ангид анх орох үедээ бол амар хүсэжсэн юм уу. Гэхдээ яг тэр хичээл бол аваад тийм байхгүй шүү гэдгийг бол маш эвтэйхнээр гоё тайлбарлаж өгсөн. Тийм. Надад бол who's in control гэд нэг тийм сэдв байсан. Тэгээ тэрэн дээр болохоор одоо ингээд миний хамааралт одоо ингээд миний анхааралт байгаа зүйлс одоо ингээд алийг би удирдах чадж гин би алийг удирдах чадахгүй байна гэдэг ингээд
тэр зүйл дээр ингээд те дүгнэлт хийхээр нэг юм тасгал байсан одоо нэг хідэн өгүүлбэр өгөөч юм уу те би одоо энэ зүйлс миний анхаарал байхад би өдөртөө чаддгүй эсвэл эднийг би өдөртөө чадахгүй юу гэд тэрэн дээр өөрөөсөө ингээд жишээ бичих ингээд юм байсан. Тэрэн дээр бол би ингээд яг багаар ажиллаж исэн ч гэсэн айгүй их юм бодож исэн ингээд за одоо би одоо нэрээ өнөөдөр ингээд гэртээ харахад ч юм уу те би юунд санаа зовох хэвээр зүйлс минь юу вэ? Санаа зовохгүй зүгээр л яа энэ чинь миний асуудал биш шүү дээ гэд ингээд хаях нь юу вэ гэд ингээд бас миний тухайн үеийн сэтгэл зүг сайжруулахад бол бас хэрэгтэй тасгал байсан юм шиг надад санагдсан тэр үед хийхэд бол. Миний бас хамгийн дуртай сэдв. Ингийн юм шиг хэрнээ бид нарыг өөрчлөлт стрессээс хамгийн хурдан гаргадаг. Бид нар сануулдаг reminder болдог гэж би боддог. Тэгээ надад хамгийн яагаад таалагдсан бэ гэхээр би заримдаа бас ингээд ер нь хүн болгоно л тэгдэг байх ингээд заримдаа жоохон төөрөгдөд ирэхээр ч юм уу те эсвэл хитрхи завгүй болцохороо ч юм уу ингээд бүх зүйлд анхаарал хандуулаад бүх зүйлийг ингээд төгс байлгах гэж жоохон хичээгээд идэм шиг одоо за энийг хийх хэрэгтэй гэд заримдаа бас үнэхээр ингээд хаях зүйлийг хаяад яг хийх хэрэгтэй зүйлээ яг үргэлжлүүлээд хийхэд бүр ингээд тэрийг жоохон ойлгоход нэг юм цохилт хэрэгтэй байд юм шиг би боддог. Тэр хичээл бол цохилт нь бол байж чадсан гэж бодож байна. Nice. Шийдвэр гаргалтанд одоо шийдвэр гаргах үед чамд хамгийн их нөлөөлдөг зүйл юу гэж бодож байна? Зарим хүмүүсийн хувьд найз нөхөд эсвэл өөрийнх нь үзэл бодол эсвэл нэг юм бодож явдаг жинжин шугам гэдэг ч юм уу те. Excel хичээл дээр бол decision making дээр хамгийн эхлээд асуудлаа тодорхойл гэж хэлдэг ш. Тэрээ та санаж байгаа бол яг юу шийдвэрлэх гэж байгаа тэр асуудлаа тодорхойлох гэж хэлж байдаг ш. За видео бол шийдвэр гаргахтаа надад одоо хэр ашигтай эсвэл ашиггүй гэдэг тал дээр бодож шийдвэр гаргадаг юм. Одоо юу гэж ашигтай юу, ашиггүй юу гэдгийг эхлээд хардаг гэсэн үг. Тий. Одоо хичээлд хараад жишээ нь шүү. Мараад найзууд ингээд хичээлд хараад одоо гарч тоглож болох ч юу тий. Тэрхүү юм дээр бол за бүр нэг хаяадаа л явдаг хэс ер нь л хийхдээ явдаг л дээ. Яа тэр нэг ингээд хичээл тараад тэгээ хич тоглоод явчихвал тэгээд шүн гэртээ харин ингээ хідэн цагийг алдчихж байгаа. Тэгээд дээрэс нь баг ямар ч ашиг байхгүй. Тэрх болохоор ер нь бол би өөрийгөө дандаа тийм өөртөө хэр ашигтай гэдгээс л хаваарч тэр гаргадаг л гэж бодож байна. Би бол яг түрүү хэлсэнчлээ аягүй их бодож ийж ингээ шийдвэр гаргадаг. Тэгээ бодох хугацаанд ингээд за магадгүй ингээд хоёр шийдвэр байлаа гэж бодъё л та. За энийг нь сонгоо, тэрийг нь сонгоо гэж жаад ингээд алийн сонгол би ингээд харамсахгүй байж гэдэг юм уу те. Би дараа нь ингээд бодохдоо ёо би тэрийд бүр ингээд тэрийг л тэгчдэг байж дээ гэж бодох юм бол ер нь бол дараа нь бодоход бол би буруу шийдвэр гаргасан гэж өөрийгөө дүгнэдэг хгүй. Тэр чинь тэгээд бас ингээд тухайн үедээ харамсал төрж байгаа ч юм уу эсвэл бүр үргэлжлэж төрж магадгүй болохоор ер нь тэгж боддог. Тийм болохоор тэр юм уу би ингээд аягүй их бодсны эцэслэг шийдвэр гаргадаг. Тэр нь өөрөө өөрийнхөө шийдвэр гаргадагт ер нь жоохон итгэдэг байхгүй юу. Тийм болохоор ингээл за энэ зөв байхаа гэж ер нь тэрүүгээрээ явчих гаддаг талтай. Тэрийг сонгох, энийг сонгох гэсэн чинь надад нэг юм шудан гэд нэг юм орж ирлээ. Жишээлбэл үерхлийн шийдвэр гаргалт байгаа шүү дээ. Үерхүү яах вэ? Эсвэл үерхийг санал тавих уу? Болох уу гэл тээ. Эсвэл үерхийг санал ирсэн бол зөвшөөрөх үү? Яах вэ гэдэг чинь бас нэг шийдвэр гаргалт байгаа шүү. Яг үерхлийн шийдвэр дээр гэсэн үг үү? Тийм жишээ нь чамайг тэрийг сонгох уу, энийг сонгох уу гэд надад хэлэнгүүт чинь манай хэдэд хамгийн их тохиолж байгаа зүйл бол одоо нэг үерхлийн сэдв баа шүү дээ. Зөвшөөрөх үү, яах вэ? Би үерхийг санал тавих уу, яах вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл дээр яаж шийдвэр гаргадаг юм бол манайд миний яг хувийн өнцгөөс бол одоо энэ эрэгтэй эмэгтэй хүн дээр яг өөр юм шиг санагддаг. Эрэгтэй хүн магадгүй те ингээд за би асуухгүй юу гэдэг юм уу те. Эмэгтэй нь ингээд за би явах уу явахгүй юу гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд бас ингээд байр сууриасаа хамаараад өөр юм шиг санагддаг. Би бол хувьдаа бол нэг за энэ бол надад нэг тийм ингээд бүр ингээд өдөр тутам бол бүр ингээд бодоод байдаг зүйл угаасаа биш. Тийм болохоор бол ер нь өөрийнхөө хувийн зарчимтай ч гэдэг юм уу те яг юу бодож явдаг. Одоо гол нь тэр зүйл үнэхээр л түрүүний хэлсэн шиг намайг тэгээ надад ашигтай байна уу? Эсвэл зүгээр л ингээд би ингээд цагаа өргөж гин үү гэдэг юм уу те. Тэр үнэхээр цагаа өргөх зүйл хаан бол би тэр зүйл рүү нэг зөвлөдөггүй. Тийм. Тэгээд өөрөө тиймэрхүү зүйл дээр бол надад ингээд мэдрэмжээ дагахаас илүү бас бусад зүйлсийг айгүй их авч үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Эмэгтэй хүний хувьд бол. Ер нь тэгэж бодож байна та. Одоо тэгтээ одоо ингээл амар гоо intelligence
юутай хариулж байгаа байхгүй тий. Гэхдээ нөгөө сэтгэл хөдлөл гэдэг зүйл чинь бас амаргүй. Доотлол гэдэг чинь тий. Фактор болж орж ирнэ. Нөлөө гэж оруулж ирнэ шүү дээ. За ерөнхийдөө бид гурийн өнөөдрийн ярилцлага маань өндөрлөгт өгч байна. Тэгээ би ерөн сүүлийн асуултаа асууя гэж бодож байна. Ирээдүйд өөрийгөө харахтаа 10 жилийн дараа 15 жилийн дараа харахтаа би нэг ийм л зүйл хийдэг, ийм зүйлд нөлөөтэй ийм л хүн болно доо гэдэг төсөөлөл би болсон байгаа болов. Тийм. Богиногоор хэлбэл тийм. Одоо өөрийгөө ирээдүйд бодохдоо би ийм одоо тийм зураглал ер нь би болсон байт юм болоо. Тэр зураглалыг хуваалцаж болох уу? Тийм, миний хувьд бол яг ингээд одоогоос 10 жил гэдэг яг одоо сонсогдохдоо бол ингээд айгүй урт хугацаанд сонсогддог хэрнээ одоо ингээд одоо ботхоц чинь 6 дугаар ангиас хойш ихэд хангалттай 6 жил явцсан байгаа байхгүй юу. Тэнгүүл ингээд дахиад оюутны 4 жил гээл ингээд тэнгүүд дунд ангиас хойш 10 жил гэдэг чинь одоо ингээд бодохоор би яг өчигдөрөөр энэ талаар бодож ирсэн байхгүй юу. Ингээд харахангууд 10 жил гэдэг бүр ингээд хитрхи бага хугацаа юм шиг. Тэгээ надаа одоо хийж бүтээх зүйл ч гэдэг юм уу те үзэж туулах зүйл маш их байгаа юм шиг санагддаг. Ямар ч гэсэн яг өөрийнхөө хүссэн зүйлүүдээр ингээд боломж нь олдохгүйсэн ч хамаагүй хичээж байгаа тэр бүгдийг үзээд сайн муутай хамаагүй. Тэгээ тэгжээж яг эцсийн үр дүнгээрээ би яг өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд хүссэн амьдралаар амьдрах юм шиг санагддаг. Тийм. Эдигээ хувьд өөрийгөө төсөлсөн байгаа юу? Хаана байхаа, юу хийдэг хүн болохоо? За яг 10 жил гэвэл заварцаа их сургуулаа төгссөн. Тэгээд одоо ерөөдөө л эдийн засаг хөрөнгийн бирж тал дээр ажиллах зорилготой ажиллаж явж байгаа хгүй би. Тэгэхээр яг тэр салбартаа л ер нь бол гайгүй авир сайн мэрэгжлийн болцсон л явж байгаа та. За тэгэхээр ирээдүйн бидний төсөөлөл маш чухал тий. Би 15 жилийн дараа юу бүтээж амьдрах вэ гэдэг чинь өнөөдрийн одоо та хоёрын сонгож байгаа мэрэгжилтэй бас төлсөнд буюу хэрэгсэл нь болж өгөх гэж бодож байна. Тэгэхээр бас маш олон эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд таны хүүхэд ирээдүйд юу бүтээж амьдрах вэ гэдэг асуултанд нь хариулахад тус болох та тэр ярилцлагуудыг өөрийнх нь хүсдэг зүйлийн тухай илүү ярилцдаг байгаасаа гэж хүсэж байна. Тэгснээр таны хүүхэд ирээдүйд хэн болохоо өөрийгөө таньж мэдэх нь төхөн болох болно. За тэгээд бидний сэтлийн 3 дугаар дугаар дээр ирж ярилцах шийдвэр гаргаж миний саналыг хүлээн зөвшөөрч нааша зориг гаргаа ирсэн тааштай бас баярлалаа. Баярлалаа. За ингээд энэ өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Та дараагийн дугаарыг бас бидний хүүхдүүдтэй дугаарыг хүлээн авч сонсох боломжтой шүү.